Armor компани нь 2000 онд MCS Holding-ийн харьяа харуул хамгаалтын албан нэртэй 6 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байжээ. 2005 оноос OfficeNet компани харьяанд нэгдэн 160 хүний бүрэлдэхүүнтэй харуул хамгаалтын алба ажиллаж байв. 2010 онд MCS Management компанид харуул хамгаалалт, аюулгүй байдлын газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байлаа. MCS Holding компани захирлуудын зөвлөлийн 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн тэгж 61 тоод тогтоолоор 366 хүний бүрэлдэхүүнтэй MCS Armor компаниг шинээр үүсгэн байгуулав. MCS Holding компани захирлуудын зөвлөлийн 2015 оны 1-р сарын тэг 1 тоод тогтоолоор компани нэрийг M Armor болгон өөрчлөв. Мэргэжсэн чадварлаг баг, дэвшилтэй технологиг нэвтрүүлэн аюулгүй байдал, харуул хамгаалтын үндэсний стандартад нийцсэн найрсаг үйлчилгээ, найдвартай хамгаалтыг үзүүлэх зорилго тавин ажилладаг. Улаанбаатар хотын аюулгүй байдлын албаны ажилтнууд албаны дүрмт хувцас, нэг бүрийн тусгай хэрэгслээр хангагдан сургууль, цэцэрлэг, орон байр, офис, худалдаа үйлчилгээний төв, үйлдвэр, агуулга, телевиз, студ, эмнэлэг, авто дилер, банк санхүүгийн байгууллага зэрэг 34 үйлчлүүлэгч байгууллагын объект, орчны аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа, авто зогсоолын хяналт шалгалтыг стандартын дагуу 24 цагийн найдвартай хамгаалтын үйлчилгээ аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Armor компани Өмнө Говь аймгийн цогц Сэсийн сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй ухаан худаг төслийн аюулгүй байдал, харуул хамгаалтын цогц үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу Energy Resource компани ухаан худаг төслийн талбай, галерей камп, 5 толгой нисхүүдэл, дэд бүтцийн байгууламжууд, цагаан хад дахь нүүрс ажиж буулгах талбай, баруун наран уурхай, ажилчдын кемпинг хамгаалалт зохион байгуулан ажиллаж байна. Armor компани нь Монгол улсын хэмжээнд 13 аймагуудад харуул хамгаалтын аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа бөгөөд үүнээс Баян-Хонгор аймгийн Баян хөндөй төслийн талбай, онгоцны нисэх үеийн аюулгүй байдал, харуул хамгаалалт, камер дохиолын үйлчилгээ болон хуулийн зөвлөх үйлчилгээг хангадаг. Armor компани шуурхай алба нь MCS Group болон группийн бусад компаниудад эрх зүйн тусалцаа үзүүлэх, эрсдлийн судалгаа хийж, эрсдлээс урьдчилан сэргийлэх, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Улаанбаатар хот болон орон нутгийн аюулгүй байдлын алба, бусад албадтай хамтран Монгол улсын хууль тогтоомжийг удирдлага болон группийн дүрм журмыг мөрдөж хэрэгжүүлэн биежилсэн хамгаалалт, мэдээлэл зохицуулалт, хууль эрх зүйн чиглэлээр ажиллаж байна. Санхүүгийн алба нь Монгол улсын хууль тогтоомж, санхүүгийн тайлгналын олон улсын стандарт, MCS Group-ийн нягтлан бодох бүртгэлийн бодлогыг баримтлан компани санхүүгийн тогтвортой байдлыг хангах, батлагдсан төсвийн дагуу зарцуулалтыг хянах, орлого бүрдүүлэх, ажилтнуудын цалин хөлс, хөнгөлөлт, урамшуулал, хангамжийг хугацаанд нь олгох үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бид ажил горилагчийг татах олон их сурвалжийг ашиглаж, тухайн ажлын байранд хамгийн сайн таарч тохирох чадварлаг нэр дэвшигчийг сонгон шалгаруулж ажилд авахыг зорилго болгодог. Компанид шинээр ажилд орсон болон шинэ албан тушаалд шилжсэн ажилтнуудыг компани түүх, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, дотоод дүрм журам болон ажлын үндсэн чиг үүрэгтэй танилцуулах, нэн шаардлагатай мэдлэг ур чадварыг олгох ажиллагааг хүний нөөцийн баг болон тухайн ажилтны шууд удирдлага хамтран тогтмол хийдэг. Мөн карьерийн менежментийг оновчтой хэрэгжүүлснээр энэ хэрэгцээ ба хувь хүний карьерийн сонирхлын нэгдмэл байдлыг ханган ажиллахыг эрмэлздэг. Бид ажилтнуудыг тогтвор сууршилтай ажиллуулах хүрээнд дараах бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд ажилтан бүрд MCS Group-ийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах ваучер олгох, өөрийн мэргэжлийн мэдлэг ур чадвараар туршлага хандлагаараа бусдыгаа манлайлсан ажилтнуудад ур чадварын нэмэгдэл олгох, бодит карьерийн өсөлтийг бий болгох, мэргэжлийн мэдлэг чадвараа сайжруулах сургалтад хамрагдах боломж, фитнес клубд хамрагдаж бие бэлдраа хөгжүүлэх, хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломж, ажилтны эрүүл мэндийн үйлчлэг шинжилгээнд тогтмол хамруулах, ажлын өндөр ачаалттай ажилласан ажилтнуудыг нөхөн сэргээх сувлэлд үн төлбөргүй амраах цалинтай чөлөө олгох. Сайн байна уу? Armor компани хуулийн мэргэжилтэн баяр байна. Манай компани нь ажиллахад таатай орчин нөхцөлийг бүрдүүлж өгдөг.
Мөн манай хамт олон маань халуун дулаан урамжлалтай учраас би энэ компанид ажиллахад сэтгэл ханамжтай байдаг. Цахим 100 буюу дижитал эрен үед дэлхийн нийтээр дижитал шилжилт хийхин зэрэгцээ дэвшилт технологиг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлж бидний өмнө шинэ боломжуудын үе таалга нээгдэж байна. Мэдээллийн технологийн дэвшлиг ашиглан аж ахуйн нэгж байгууллагууд, ажилтнууд болон ажлын байр, объектын аюулгүй байдал, хамгаалтыг өндөр түвшинд зохион байгуулах, хүний хүчин зүйлээс учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхээр хяналтын камерын систем, нэвтрэх систем, зарлан мэдээлэх систем, GPS систем, галын тохиоллын систем, тохиолдол хамгааллын систем, тээврийн хэрэгслийн нэвтрэх систем зэрэг ухаалаг програм хангамжийн бүтээгдэхүүнийг ашиглан өдөр тутмын үйл ажиллагаа, энгийн тайван ажиллах, аюулгүй байдлын таатай орчныг бүрдүүлэх зорилготой ажиллаж байна. Ухаалаг програм хангамж, камерын хяналтын систем нь гэр, орон байр, барилга байгууламж, офис, үйлчилгээний газар, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв, агуулга, бөөний төв, үзүр үйлчилгээний газар, ресторан, үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай зэрэг олон салбарыг хамарна. Өнөөдрийн байдлаар 35 байгууллагын 50 объектэд 1000 орчим хяналтын камер суурилуулан нэгдсэн удирдлагын төв байгуулан камерын хяналтыг хийн цогц үйлчилгээ үзүүлж байна. 2022-оос 2024 оны хооронд Energy Resource компани ухаан худаг нүүрсний урхайд ухаалаг камерын систем нэгдсэн удирдлагын төв төслийг хэрэгжүүлснээр дижитал шилжилт, дэвшилт технологийн цогц шинэ шийдлийг анх удаа нэвтрүүлжээ. M-Armor компани гүйцэтгэх захирлын 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 450 тоод тушаалаар мэдээллийн зохицуултын албан нэртэйгээр байгуулагдсан тус албан 2015 оноос эхлэн бүгд найрамдах хятад ард улсын Hink Vision компани хяналтын камеруудыг MCS группийн объектуудад ухсарч суурилуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. M-Armor компани нь 2023 онд Silver партнераар шалгарч гэрчлэгээ гардан авч байсан бол энэ жил хамгийн дээд түнш буюу Diamond партнер гэрчлэгийг авсан нь инженер техникийн алба болон компани камер тохиоллын хяналтын үйл ажиллагаа хэрхэн өргөжин тэлсэн болохыг харуулж байгаа үзүүлэлт юм. M-Armor компани нь ухаалаг камерын систем нэгдсэн удирдлагын төв төслийг хэрэгжүүлэн байгууллага үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг ханган бизнесийн аюулгүй байдлаас урьдчилан сэргийлж, эрсдлээс урьдчилан сэргийлэн найрсаг үйлчилгээ, найдвартай хамгаалтыг үзүүлэн ажиллаж байна. 2045 онд M-Armor компани аюулгүй байдлын түвшин нь технологийн дэвшил, хиймэл оюун ухаан, робот технологи болон дата анализ зэрэг шинэ дэвшилт технологиудыг ашиглан маш өндөр түвшинд хүрэх магадлалтай. Хиймэл оюун ухаант аюулгүй байдал нь камер болон мэдрэгчүүдийг ашиглан зөрчил илрүүлэх, автоматар хамгаалт хийх чадвартай AI системтэй роботууд аюулгүй байдлын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох магадлалтай юм. Мөн хиймэл оюун ухаан болон автоматжуулсан системүүд нь хүний гар ажиллагааг багасгаж, цаг хугацаа болон зардал хэмнэх замаар үр ашигтай хамгаалтыг бий болгох юм. Дрон болон робот хамгаалалт. Дрон болон өөрөө явагч робот машинууд ашиглан өндөр хамгаалалт, шаардлагатай бүсэд байнга хяналт тавих боломжтой. Мэдээллийн аюулгүй байдал. Кибер аюулгүй байдлын технологиуд улам хөгжиж, компаниуд болон байгууллагуудын мэдээллийг хулгай, хакердах аюулаас хамгаалах системүүд илүү наривчлалтай болж, автомат хамгаалтын шийдлүүдийг нэмэгдүүлэх юм. За энэ өдрийн мэндийг дэвшүүлье. M-Armor компани үүсгэн байгуулснаас хойш MCS группийн бизнесийн аюулгүй байдлыг хангах, бизнесийн таатай орчинг хангах зорилгоор өнөөдрийг хүртэл багагүй хугацаанд
ихээхэн туршлага хөрвүүлээд ажиллаж ирлээ. Armor компани цаашдаа MSS Group-ийнхаа бүтээн байгуулалт бизнесийн үйл ажиллагааг дэмжиж хуулийн, аюулгүй байдлын цогц үйлчлэгийг үзүүлэх, түүнчлэн үүндээ шинжлэх ухааны техникийн ололт амжилтыг түлхүү ашиглах. Тухайлбал одоо ухаалаг камерын систем, ухаалаг оюун санааны систем, хиймэл роботын асуудлуудыг үйл ажиллагаанд түлхүү ашиглахыг зорж ажиллаж байна. Түүнчлэн Armor компани өөрийнх нь хөгжил, дэвшил, ажилтнуудын ажиллах нөхцөл байдлыг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хангамжийн асуудлыг анхаарах, цалин мөнгийг анхаарах, ажиллах аюулгүй орчингийг бүрдүүлэх зэрэгт илүү түлхүү анхаарч ажиллах болно. MSS Group-ийнхаа төлөө найдвартай үйлчлэгээ, найрсаг үйлчлэгээ биднээс үзүүлж чаднаа. Нийт арморчуудаа баярлалаа.